in our pants yet? Walking Dead бол хүн бүрийн мэддэг алдартай цуврал. Walking Dead нь гарснаасаа хойш асар их амжилттай байсан хэдий ч Season 7-оос эхлэн ихэнх үзэгчтэй алдсаар цаг хугацааны эрэхэнд хүмүүс ч мартаж эхэлсэн. 2003 онд гарсан бидний сайн мэдих Invincible-ийн зохиолч болох Robert Kirkman-ы Walking Dead комикийг 2010 онд AMC Entertainment телевизийн цуврал болгон гаргасан. Walking Dead TV series нь Walking Dead комиктойгоо зохиолын хувьд ойр байдаг ч зарим зүйлсийг нь өөрчилсөн байдаг. Өнөөдрийн бичлэгтээ комик дээр гарсан зарим үйл явдлуудыг Season 1 дээр хэрхэн өөрчилсөн байдгийг хүрэхээр бэлтгэлээ. Season 1-ийн хамгийн ихний анги Days Gone By opening scene нь комикоос арай өөрөөр эхэлдэг. Аль хэдийнэ Walker-ууд гараад ирсэн, энд тэнд хамаг юмнууд эвдэрсэн Рик бензин хайж явж байгаад жаахан охинтой таарч нөгөө охин нь аль хэдийнэ Walker болсон байгааг хараад шууд л будаж байгаагаас нөхцөл байдал хэр хүнд болсонг бидэнд харуулдаг. Энд сцен нь зөвхөн TV series дээр гардаг ба комик эхлэхдээ Рик Шен хоёр будалцаж байгаад Рик будуулж команд орж байгаагаар комик эхэлдэг. Энэ хэсэг нь комик дээр нэг л хуудас гараад өнгөрдөг бол TV series дээр арай илүү Рик Шен хоёрын нөхөрлөлийг харуулж команд орсныхан дараа хүртэл эмнэлэгт эргэж байгаагаас нь хэр их сайн найзууд болохыг харуулдаг. Рик комноос сэрж эргэн тойрноо харахад эзэнгүй эмнэлэгт сэрж ямар ч Walker-тай тааралгүй гадагш гарахад цэргүүд хамгаалах гэж оролцсон уул мөртөө таардаг. Комик дээр бол Рик цайны газар руу орж дүүрэн Walker-тай тааран зүгтж гадагш гарахад хэдийнэ орхигдсон хотыг олж хардаг. Morgan болон Рикийн хэсгүүд нь TV series дээр арай илүү урт харилцан яриа болон үйл явдал их байдаг бол комик дээр Рик хүрзээр цохиулж ухаан алдад сэрээд Morgan Рик хоёрын харилцан яриа нь хоёрхан хуудсанд л багтдаг. Ер нь бол TV series дээрх үйл явдлууд нь айгүй удаан хэмнэлтэд явдаг бол комикийн үйл явдлууд нь асар хурдтай явдаг. Рики машиных нь бензин дуусч ойр байсан айлаас бензин хайх замдаа морь олон Атлантад ирэхэд нь хуучин дүүрэн хүн амтай байдаг байсан ч одоо хоосон болсон хот дундуур явж байхад нь сүрэг Walker гарч ирэн нэг Walker тийм ч их аюул учруулж чадахгүй ч сүргээрээ ямар аюултай болохыг харуулдаг. Комик дээр Рикийг хотод ирэхэд нь л Walker-ууд бүчин авч Рик амьд үлдэхийн тулд зүгтааж явахад нь Глен гарч ирэн Рикийг авран Глен Рикийг дагуулan явсаар хотоос гарч Рик гэр бүлтэйгээ уулзаж байгаагаар ишүүнийг төгсдөг. Харин TV series-ийн эхний ангийн төгсгөлд Walker-уудаас зүгтаж явсаар танк руу орж сүрэг Walker-уудаар хүрээлүүлж байгаагаар дуустдаг. Комик дээр Атлантагаас маш амархан гарсан бол TV series дээр арай өөр байдаг. Глен Рик хоёр зүгтаж явсаар дэлгүүр рүү орж бусад дөрүүдтэйгээ танилцдаг. Энд байгаа Андреягаас бусад бүх дөрүүд нь зөвхөн TV series дээр л гардаг дөрүүд. T-Dog, Jackie, Morales болон Merle бүгдээрээ комик дээрээ огтхонч гардаггүй дөрүүд. Атлантагаас зүгтахдаа ашигладаг Walker-ийн цусаар өөрсдөө будаж, Walker-ийн дунд ордог арга нь комик дээр гардагч комикоос өөр байдаг зүйл нь Рик Глен хоёр хотод ахин ирэхдээ л энэ аргыг хэрэгэлдэг. Буцаж Атланта руу ирэхэд комик болон TV series хоёр дээр хоёр өөр шалтгаан гарч ирдэг. Хэрвээ та TV series-ийг санаж байвал хотоос гарахдаа Merle-ийг гавлаж яваад буцаж Атланта руу аврахаар явдаг. Комик дээр Merle байдаггүй болохоор хот руу зүгээр Глен Рик хоёр зэвсэг авахаар явдаг. Бас нэгэн том өөрчлөлт бол Merle-ийн дүү Daryl. Daryl нь TV шоу дээр Рикийн баруунгаар маш чухал дүр хэдий ч комик дээр байдаггүй. Тэрч бүхэл анх TV шоу дээрээ ч гарахаар төлөвлөгдөөгүй байсан. Daryl тоглосон жүжигчин болох Norman Reedus болон Merle тоглосон жүжигчин Michael Rooker хоёулаа Merle-ийн дүрийн сонгон шалгаруулалтанд орсон ч Norman Reedus, Michael Rooker хоёр хоёулаа таалагдж Norman Reedus зориулж
дээрлэлийн дүрийг зохиосон байдаг. Мерлиг аврахаар явах замдаа Глен Рик хоёр цүнхтэй зэвсгийг авахаар явах гэж байхад нь Ватос гэх хэсэг бүлэг латинчууд гарч ирээд Гленийг хулгайлдаг. Энэ үйл явдал нь бас комик дээрээ гардаггүй ба анхны хүмүүстэй сөргөөцөлдөж байгаа хэсэг нь шоронгийн арк хүртэл комик дээр гардаггүй. Гэхдээ энэ хүмүүс нь муу хүмүүс биш, харин бусдад хаягдаад үлдсэн хөгшчүүдийн асрах газрыг хамгаалж байгаа сайн залуус байдаг. Season 2-ын устгагдсан хэсгүүд дээр ахин энэ газар ирэхэд бүх хүмүүс үхсэн байдаг. Мерлиг олж чадаагүй хэд бууга авчаад камп дээр ирэхэд нь Walcrot дайрч Jim, Amy, Ed 3 хазуулж бусад хүмүүс амьд үлдсэн байдаг. Комик дээр Rick, Glen хоёр буутайгаа буцаад ирсэн байхад нь Walcrot дайрч Ed нь зөвхөн TV series дээр гардаг, комик дээр байдаггүй дүр. Гэхдээ дайралтын үеэр Jim, Amy хоёр хазуулдаг. Яг энэ хэсгээс эхлээд үйл явдал комик болон TV series гэж хоёр салаалдаг. TV series дээр Shane Rick-ийг дайралтын үеэр бусд хүмүүсийг авч явсанд нь буруутгадаг бол комик дээр Rick Атлантагаас аль болох хол явах хэрэгтэй гэхэд нь Shane айрам ирж биднийг аварна. Эндээс явахгүй гэд хоорондоо маргалдаж Shane шууд л Rick-ийг шанаадаж цааш явахт нь Rick араас нь очиж тайвшруулах гэж оролддог. Rick Shane хоёрын энэ хоорондын зөрчлүүд нь TV series дээр арай хойно болдогч комик дээр Shane шууд л бууга тулгаж чи ирэх хэрэггүй байсан юм гэхэд нь Carl аавыгаа хамгаалж шууд Shane-ийг буддаг. Ингэснээр Carl Walking Dead комик дээр хүн алсан хамгийн анхны дүр болдог. Хэрвээ та саяны хэсгүүдийг анзаарсан бол комик дээр цас орж хүн бүр дулаан хувц өмсөж эхэлдэг. Комик дээр өвөл болж байдаг бол TV series дээр 100 хэвээрэл байдаг. TV series бол өвлийн сценийг тэр болгон гаргалгүй зүгээр л time skip хийгээл яваад байдаг. 11 сизны турш хэдхэн удаа л бидэнд өвлийн улирлыг харуулдаг. Өвөл болж байгаа нь комик дээр кампасаа явхад илүү түлхэц зөвгөн дулаан газар олохоор явдаг. TV show дээр кампасаа явдагч CDC буюу Center for Disease Control дээр очиж хорогдох байр болон болж байгаа зүйлсд хариулт олохоор явдаг. Олон хүмүүс энэ хэсэг дээр хуваагддаг ба Walcrot-ийн талаар хитрхи эрт тайлбарласан нь хэрэггүй байсан, хэрэгтэй байсан гэж хоёр хуваагддаг. CDC дээр ирснээрээ энд ямар ч эмчлэх арга байхгүй. Энэ бүхэн хизээж төгсөхгүй. Аль хэдийнэ энэ вирусыг хүн бүр туссан талаар олж мэддэг. Комик дээр CDC гэж газар огт байдаггүй. Бас шоронгийн арк дээр л хүн бүр вирусээр өвдсөн талаар олж мэддэг. TV series-ийн season 1 хүмүүс CDC-гээс зугтаж байгаагаар дуустдаг. Харин комик дээр аль хэдийнэ өвөл болж суурших газар хайж явах замдаа Chris, Julie-гийн аав Tyrese-тэй таардаг. Tyrese нь TV series дээр арай хойно гардагч комик дээр шууд л хүн алж байсан талаараа Rick-т хэлж үйл явдал үргэлжлэх тусам Rick-ийн арыг нь даадаг баруун гар нь болдог. Цааш явж байх замд нэг чухал зүйл ил болдог нь Lori Rick-т жирэмсэн болсон талаараа хэлдэг. TV series дээр Rick-ийг үхсэн гэж бодож байсан Lori Shane хоёр бараг энэ тэнд очиод унтаад явж байдаг бол комик дээр Атланта руу явж байх замдаа унтаж нэг шөнийн л явдал болсон байдаг. Lori-г жирэмсэн болсон сонссон Dale өөрийнх нь хүүхэд биш Shane гэж хэлсэн ч би мэдэж байна. Гэхдээ их нэртэй итгэдэг. Наад талаар ч бодмооргүй байна гэж энэ яриа өндөрлөдөг. Аюулгүй дулаан газар хайж явсаар Wiltshire Estate гэх газрыг олон дотор нь орж төхнөн хоол болон олон хэрэгтэй зүйлсийг олж авдаг. Энэ газар нь яг л суурьшихад тохиромжтой. Хоол, хан, дулаан тухтай байшинтай байсан ч хашааны гадна нэг тэмдэг байдаг ба тэмдэг дээрх цас унахад дээр нь бүгд үхсэн, орж болохгүй гэж бичсэн байдаг. Маргааш өглөө Rick Tyrese хоёр дээр хүмүүс хуваагдаж, эргэн тойрон аюулгүй эсхийг шалгахаар явах замдаа
Рик нөгөө тэмдгийг олж хараад бусад дээрээ очиход нь Дона хазуулсан байдаг. Донагийн нөхөр аалан уурлан буудаж эхлэхэд нь бусад валкрууд байшингуудаас гарч ирэн бүгд л саяхан олсон хоол хүнсээ авч чадалгүй зүгтдэг. Комик маань яг энэ хэсэг хүртэл сизон 1-тэй параллел явдаг. Харж байгаачлан сизон 1 дээр комикоос өөр асар олон хэсгүүд гардаг. Шэйний үхлэн ТV series дээр арай өөрөөр байдаг. Тайрис комик дээр арай эрт гардгаас гадна ТV series дээрхээсээ арай өөр зан характертай бас Carol-тай илүү дотн байдаг. Carol ч бас ТV series дээрхээсээ төсөөр дүр байдаг. Бараг ТV series-ийн Carol нь зөвхөн ТV series дээр гардаг дүр шиг л хоорондоо ялгаатай. Дэрэл Мерл хоёр цаашдаа үйл явдалд маш чухал нөлөө үзүүлдэг. Зөвхөн ТV series дээр л шинээр нэмэгдсэн маш сайн дүрүүд. Дараагийн том чухал өөрчлөлт бол өвөл. Walking Dead-ийн зураг авалт нь Атлантагийн ойр Жоржиад хийгдсэн ба халуун, бараг л цас ордоггүй газар байсан болохоор хиймэл цас оруулахад нь төсөв нь хэтэрхий бага байснаас болж өвлийг алгассан байдаг. Хамгийн сүүлийн өөр зүйл бол төгсгөлийн хэсэг. CDC-д ирж вирусын талаар мэдэж байгаа анги гаргалгүй зүгээр л Valkyrie-ийн дайралт болоод season 1 дууссан бол арай дээр юм шиг санагддаг. За тэгээд өөрийнхөө бодлыг коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.